дараагийн мэдээг танилцуулъя. Энэ жил морин жил гарч байгаа. За үүнтэй холбогдуулан бүгд хятад ард улсад морьтой холбоотой морин аялал бол олон нийтийн анхаарлыг татах боломжтой гэж харж байгаа. За сүүлийн үед бол бүгд хятад ард улсад зугаат цэнгэлийн шинэ хэлбэр бол энэхүү морин аялал бол ихээхэн олон нийтэд дэлгэрч байгаа. За зөвхөн дотоодоо төдийдөө гадаадын зурчдыг бол энэ чиглэлээр татах боломжтой гэж бүгд хятад ард улсын бизнес эрхлэгчид харж байгаа юм байна. За аялал жуулчлалын энэ төрөл нь бэлчээр уул усны үзэсгэлэнт газруудад хүрэх боломжийг олгохоор аялагчдад онцгой боломж болдгийм байна. За энэ жил морь жил тохиож байгаа учраас морин аяллыг улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж компаниуд харж байгаа юм байна. За аялал жуулчлалын платформ болох Trip.com-ийн мэдээлж байгаагаар сүүлийн 12 сарын хугацаанд морин аяллын бүтээгдэхүүн хятадын дотоод захиалгын тоон өмнөх оны мөн үеэс 27%-аар өссөн байгаа юм байна. За гол нь бол аялагчдын зүгээс өдрийн багцуудыг голчлон сонгож байгаа юм байна. За Travel Daily China вебсайтад нийтлэгдсэн тайлан дурдсанаар морины аялал жуулчлал нь адал явдал зориулсан үзэсгэлэнт газрууд болон онгон зэрлэг байгалийн нэгдэггүй газруудыг нийт өгдөг учраас аялагчид маш ихээр сонгодог. За тийм учраас хятад ихээхэн түгээмэл болж байгаа юм байна. За энэ дотроо бол өвөр Монголын өөртөө цэцэх орны өргөн уудам тал болон төвдийн өндөрлөг нь морин аялагчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газруудын тоонд эхний байранд орж байгаа юм байна. За мөн үүний зэрэгцээс Сичуан мужийн Сингуан уулын бүсийн Бартат зам болон Жужао уулын үзэсгэлэнт газрууд нь морин аялагчдын сонирхлыг татдаг гэж Trip.com сайтад мэдэгдсэн байна. Мориор аялдаг жуулчид нь төвд үндэсний өлгийн нутаг уулархаг бүс нутаг болох Амдо, Хамын бүс нутгаар аялаж нүүдэлчдээр зочлох боломжтой гэж Travel China сайтад бас дурдсан байгаа. За хятадаас бас гадуур олон хүн болвол энэхүү морин аяллаар аялах сонголтуудын талаар мэддэг болж байгаа юм байна. За өнгөрсөн жил байгуулагдсан нэгэн аялал жуулчлалын агентлаг үүнийг бол өөрчилж илүү олон гадны жуулчдыг энэ чиглэлээр татах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн. За China Sports Adventure нэртэй энэхүү компани нь анх бол 10 орчим ийм аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтой компаниуцаа хамтардаг байсан бол одоо 20-30 хятадын морь унах үйлчилгээ үзүүлдэг операторуудтай хамтран ажиллаж байгаа гэж тус компанийн захирал үүсгэн байгуулагч нь хэлж байгаа. China Sports Adventure компани зорилт зах зээл нь одоогийн байдлаар Европын зах зээл болж байгаа. За учир нь гэвэл морь унах соёл нь бол өрөндийн соёлын чухал хэсэг байсан учраас бол энэ чиглэлд Европын зуучдыг татах боломжтой гэж харж байгаа. Дорны зурхаагаар 2 дугаар сараас эхлэн болвол морин жил гарч байгаа учраас хятадуудын хувьд соёлын бэлэгдлийг бий болгож байгаа учраас морин аяллыг сонирхлыг дотооддоо болон гадаадад нэмэгдүүлэх боломжтой гэж бизнес эрхлэгчид харж байна. За одоогийн байдлаар бол морин аяллын бизнес удаашралтай байгаа учраас энэ морин жил гарч байгаа явдал нь бол цаашдаа энэхүү аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэхэд гол түлхэц болно гэж харж байгаа. Хятадын их газарт бол морь унах эрэлт хэрэгцээ нь морины хоолт хижээлийг хариуцах, гэмтлийг илрүүлэх, мал эмнэлгийн эмч болон бусад мэрэгчлэтнүүдийн ажлын байрны өсөлтөөс давж байгаа. За тийм учраас цаашдаа эдгээр мэрэгчлэтнүүдийг бэлтгэх шаардлага үүсэж байгаа юм байна. За зарим морины операторууд туршлагагүй үйлчлүүлэгчтэй өөрийгөө хэд сурчилснаас болоод гэмтэж бэрх эрсдлийг үүсгэж байгаа учраас морь унах арга барилын талаарх олон нийтийн мэдлэгийг өөрчлөх, за мөн ялангуяа морины аюулгүй байдал, морины өөрийнх нь сайн сайхан байдлыг хангах, за морь унж байгаа хүмүүсийн бас сайн сайхан байдлыг хангах чиглэлд ажиллах ёстой бас юм шаардлага байгаа гэдгийг энэ салбарыг шинээр хөгжиж байгаа энэ салбарын бизнес эрхлэгчид анхааруулж хэлж байгаамаа.